За хөтөлбөр үргэлжлэн хурж байна. Яг одоо та бүхэндээ зочдоо уулзуулахад бэлэн болсон байна. За өнөөдрийн зочдоор зураач Бумандорж, гэрэл зурагчин, зураач Цэнд Аюуш нар бидний студид ирсэн байна. Сайн байцгаана уу? Өнөөдрийн мэндүргий. За энэ чухал өдрөө биднийг зориод ирсэн та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр бол дижитал фото арт хамтарсан одоо уран бүтээлийн үзэсгэлэнгээ нэгж байгаа гайхалтай өдрөнд тохиож байгаа. Юуны төрөнд баяр хүргье та хоёртаа. За баярлалаа. За өнөөдөр угаасаа нээлт болж байгаа. Үзэсгэлэнгийн нээлт болж байгаа учраас хэдүүлээ сайхан шууд эхлээд үзэсгэлэнгээс яриагаа эхлэе гэж бодож байна. За яг ямар учиртай ямар үзэсгэлэн бэ? Дижитал фото арт гэхээр маш сонирхолтой санагдаад байгаа. Энэ тал дээр хэдүүлээ сайхан тайлбар өгье. Тэгэхээр бид хоёрын хамтарсан үзэсгэлэн бол фото зураг, хөрөг зураг. Хөрөг зураг дотор одоо Монголын дуучин, жүжигчин гэдэг маш олон төрлийн одоо соёл урлагтай холбоотой бас энгийн одоо хөрөг өнтөрч байгаа. Тэрийг уран зураг, абстракт зураг, тэгээ фото, дижитал артаар үзүүлж байгаа. Тэгээ холимог. Гол одоо манай үзэсгэлэнгийн тэр одоо Монголын одуудын амьдралыг залуу наснд нь өөрийнхөө гэрэл зурагт үлдээснийг би зураач миний абстракт зураг миний одоо зохиомж уран бүтээл хослоод тэрийг бит хоёр дижитал артын арга техникээр олон нийт төргиж байгаад л энэ үзэсгэлэн бит хоёрын хамтарсан үзэсгэлэнгүүд цаашдаа их үзэсгэлэнгүүдийн эхлэл юм аа. Одуудын олонний танил хүмүүсийн залуу үеийн зураг. Тэр бол маш сонирхолтой санагдаж байна. Уран бүтээлчд маань өөрснөө очиод тэр зургаа бас авчих боломжтой байна шүү дээ. Тэрний гоё залуу үеийн зургийг тий хараад 2001 онд төрслөх төгсөөд тэгээ 2002 нас эхлээд гэрэл зургийн салбарт одоо 25 жил ажилласан байна. Тэгээ энэ хугацаанд авсан Монголын олонний танил эрхмүүдийнхаа зургуудаар үзэсгэлэн гаргаж байгаа. Маш их нандин ховор зургууд зургууд их байгаа шүү дээ. Тийм 25 жилийн хугацаанд тий төлөвлөсөн олон зургууд өгсөн шүү дээ тий. Үзэсгэлэн хэд хоног үргэлжлэх вэ? Хаана болж байгаа мэдээлүүдээ өгье тий. Тийм Монголын театрын музейд 4 сарын 26-нд 12 цагаас нээлттэй хийгдэнэ. Нээлттэй хийгээд үзэсгэлэн 3 хоног үргэлжилнэ. Хоног үргэлжилнэ. Өнөөдөр 12 цагаас одоо өнөөдөр 12 цагаас яриагаа өгчөөл нээлтрээгүй явах нь шүү дээ тий. 2001 оноос эхлэн гэрэл зургийн салбарт ажиллаж эхэлсэн гэж юм тий. Тэгээд бас одоо төсөөлөлд шууд бууж өгөхгүй л байгаа юм л да. Ерөнхийдөө нэг ойлгоод байгаа юм шүү дээ тий. Тэр хүмүүсээс очиж ижил ойлгох болов гэж бодож байна. Хөрөг зураг, абстракт зураг, зураг тэгээд фото зураг дижиталаар бас ингэж компьютерийн тусламжтайгаар нийлүүлсэн нэг цогц бүтээлүүд л байгаа юм шүү дээ тий. Тийм. Тэгэхээр бас яг энэ өмнө яг ийм одоо яг дижиталаар тий ингэж хойлж ингэсэн тийм үзэсгэлэн байд юм уу анхдаг ч юм уу тий. Ер нь сонирхолтой санагдаад байна. Битэрийн үзэсгэлэнд 30 бүтээл тавигдах. За 30 бүтээл гэдэг бол тийм бага тоо биш. Тэгэхээр урд нь бол шүү яг ийм хэмжээний үзэсгэлэн гарч ирснийг бол одоо зураач хүний хувьд би сайн мэдэхгүй байна. Тэгэхээр бид хоёр ямар ч байсан жил болгон энэ чиглэлээр хамтрая гэж бодож байгаа. Яагаад хамтрах үндэслэл вэ гэхээр миний одоо абстракт олон зургууд байна. Манай одоо шавийн фото хөргүүд маш их байна. Тийм учраас одоо энэ захаас нь 30 ширхгийг бид хоёр нийтэд дэлгэж үзүүлж байгаа. Тэгэхээр бид хоёрын одоо зорилго бол хамтраад бие биенээ хөгжүүлээ, бие биенээсээ сурыг. Одоо үзэгч олонд бас урлагийн шинэ үнцэг нээгээд тэр уран бүтээлчд нь урлагт яаж урлагийн хэлээр олон хүн төрж ийн гэдгийг л бид тэр үзүүлэх гээд байгаа шүү дээ. Маш сонирхолтой. За хоёрын маань хувьд бол багш шав байгаа тий. Хоёртойгоо бас яг тэр үе рүү бас очиж сайхан тэр үеийг сонсомоор санагдлаа. Тий.
96 онд төрслөг урлагийн дээд сургууль дараал тэгээ багш минь анхны одоо уран зураг заасан багш. Тэгээ 2001 он хүртэл 5 жилийн хугацаанд багш болцоод багшаасаа их зүйл сурсан. Тэгэл өнөөдөр ингээд багшийнхаа багштайгаа хамтран үзэсгэлэн гаргана гэд бас урд нас айгүйх мөрөөддөг байлаа. Одоо тэгээ мөрөөдөл биелж байна. Энэ үзэсгэлэн гарах одоо бас манай шавийн одоо хүсэл мөрөөдөл багшийн бас санаа зорилго нэгдэж байгаа ихний хэмжээнд. Тэгээд шавбал өөрөө олон жил гэрэл зураг авсан маш олон хүний хөрөг байгаа. Тэр цаана нь бол хэдэн зуун хүний хөрөг байж байгаа. Тэгэхээр бит хоёрын үзэсгэлэн гаргахын үндэс нь бол гэрэл зурагчнаас гадна манай шавчин сургуульд байхдаа, шав байхдаа хулдаарсан бар, төмөр бар, модон бар энэ график зургийн техникүүдийг сурж эзэмшиж тэрэн дээр бүтээл хийж ингээд тэр суурин дээрээ өөрөө гэрэл зураг аваад тэгээд багшийнхаа абстракт зургийг оруулаад тэгээд хамтарсан үзэсгэлэн гаргаж байгаагаар энэ үзэсгэлэн онцлогтой байгаа. Тэрийг үзэсгэлэнгийнхаа гол үзүүлэх зорилго нь дижитал артын эффектүүдийг ашиглаад үзэгч олонд хүргэж байгаа. Энэ санааг хэн анх гаргаад за хоёлаа нэг үзэсгэлэн гаргая гэдэг санааг ер нь хэн анх гаргах? Шав маань гаргасан. Тэгээд шав гаргасан. Хоёулаа хамтраад гаргасан даа. Ерөнхийдөө би саналын шууд үлээж авсан. Тэгээд эхний ээлжинд бит хоёр энэ жил 30 зургийн уран бүтээлийн үзэсгэлэн гаргая гэж шийдсэн. Тэгээд одоо үзэсгэлэнгээ нэхэд байж байна. Тийм 25 жилийн хугацаанд авагдсан одоо Монголын нэртэй төртэй одоо бүх хүний зургийн сонголт хийх гэж бас хугацаа авсан. Тийм байх шүү тий нэрээ. Маш олон одоо нэг юу байгаа даа шүү тий. Тэгээд ингээд цуврал болгоод бас үзэсгэлэнгээ баг гаргуул нэлээд л бүтээл арах тий. Олонний танил эдгээр эрхмүүдэд бас одоо үзэсгэлэнгийнхаа тухай нээлттэй урилах ч юм уу өгсөн болоо. Өөртөө бас зорж ирж үзэх болоо. Өгсөн. Тийм мэдээж дуртай хүлээж аваад ирнэ гэсэн байгаа. Урилгыг маш айгүй таатай хүлээж авсан. Тийм ярианаас бас нэг гоё зүйл сонссон нь өөртөө ирж үзээд хэрвээ одоо таалагдах юм бол бас нэг хөвлөлөд авч болно гэдэг чийсэн тий. Тэр нь бас их гоё санагдлаа. Тэгээд цаашдаа ингээд жил болгон энэ үзэсгэлэн маань ингээд амнаад явах юм бол тий маш олон гайхалтай бүтээлүүд бас гарах нь шүү дээ. Тэр чинь яг ховор нандин зүйлсүүд байгаа шүү дээ тэнд бол тий. 20 жилийн өмнөх одоо хүний залуу насны үеийн зурагч бас нэг өхөнд нэг айгүй гоё тий шүү дээ. Гэгээлэг мэдрэмж өгдөг шүү дээ. Бисийнхаа хүмүүстэй бүгдээрнтэй харилцаа холбоотой байдаг. Сэтгүүл алгаар чинь сэтгүүлийн одоо бол сэтгүүлийн зах зээл бас нөгөө зах зээлээ дагаад бас хомигдсон байгаа. Сэтгүүлийн одоо cover дандаа л бид нар одоо тэр үедээ нэртэй төртэй олон эрхмүүдээ урьж зургийг авч тэр хүмүүстэй танилцах боломж одоо бас өргөн байдаг гэж. Гэл бодохоор маш олон одоо зургнуудаа сонголт хийж энэ үзэсгэлэнд оруулна гэдэг нь өөрөө маш ажил олж таарж байгаа тийм. Таны хувьд ер нь яг миний хувьд бол шавыг анх сургууль төгсөхт нь бас ангийнхан нөхдүүдтэй Эдмон хэвлэлийн компани руу одоо график зургийн чиглэлээр ингээ явуулж ирсэн. Тэрнээс авахуулаад манай шав бол зөвхөн одоо гэрэл зургаас гадна олон ийм салбар юутай холбогдож эхэлсэн. Тэгээд би зураачийн хувьд бум арт гэж сургалт явуулдаг. Тэр бум арт сургалт маань заавалчгүй мэрэгжлийн сургууль төгссөн байх ёсгүй. Энгийн олон мэрэгжилтэй урлагийн зургийн сургууль төгсөөгүй улсуудыг өөрийн бум артын урланда үн төлбөргүй сургаад дараад нь үзэсгэлэн гаргадаг ийм олон жишээ байгаа. Жишээлбэл миний шамнар дотроос одоо нэрлэх юм бол тооцооны небо бүсгүй дуул гэж одоо бүсгүй зургийн сургууль төгсөөгүй мөртлөө өнөөгийн байдлаар одоо
маш олон үзэсгэлэнд оролцсон байна. Гадаад дотоодын. Тэгээд тэр хүн бол Голомт банкнд одоо гараагаа эхэлсэн. Хажуугаар нь хобби маягаар одоо сайн дураараа давхар одоо зураач болоод одоо дотоод гадаадын олон үзэсгэлэнд оролцож байна. Одоо гэр бүлээрээ Японд тэнд ажиллаж амьдарч байна. Тэгээд одоо зураг зурж байна. Сувдгээ шав байна. Тэр үл яг одоо өөрөө Монголын Алдаргийн сургуульд хүүхдүүдийг одоо ингээд сургаж байна. Мөн Бум артын урлагаар гарч ирсэн. Зураач биш хүмүүс. Мөнгө чимэггүй сураагүй тий. Тэр үл мэрэгчлэн тэр газрын хийч билүү тэр менежментийн чиглэлийн сургууль төгсчөөд тэгээ одоо зураг зураад тэгээ энэ гурван шам маань Монголын зураачдын цуврал гэдэг номнууд гардгийг. Тэр яруу найрагч Лавгагийн гаргасан ном. Тэрэн дотор одоо хөрөг гуруулаа орсон байгаа. Тэгэхээр тоо ирч гисэн дуртай үедээ манай урланд очиод шууд энэ замаар явж болно. Тэгээд зурх авьяасгүй ч гэсэн нөө. Зураасаа Сонирхол ахтлал ш. зүгээр сонирхол багтал. Тэгвэл энэ авьяас гэдэг үг нь нэг том урлаг судлаач, зураач хүн авьяасыг улсууд их төлхөө тавьдаг. Гол нь хөдөлмөр гэж хэлсэн. Тэгэхээр үл шүү бүх хүн одоо шүү заагуулчгүй зургийн сургууль төгссөн хүнийг зураач гэхээ болцсон шүү дээ. Зургийн сургууль төгсөөгөө маш олон одоо дэлхийн нэртэй уран бүтээлчд байна. Германаас Бойс гэдэг байна. Тэр ямар зургийн сургууль тэр хүн төгсөөгүй. Тэгтээ одоо бүх хүн зураач болж болно, бүтээлч болж болно гэсэн тийм философи явж байна. Тэгэхээр сонирхож байгаа хүмүүс одоо ч гэсэн энэ сургалт маань одоо хэвийн ингэ үргэлжлэн явж байгаа. Хэдэн насны хүмүүс их сонирхож очиж байна? За манай Бум артын сургалт бол гадаад дотоодын одоо олон шавнар байна. Баг нь 7 настай. Дээдх нь одоо 70 настай. 70 настай инженер нацаг дэрж иж юм байна. Тэгээд бид тэр гудамжинд явж байгаад танилцсан манай шавьтай насан дал би багш нь 71-тэй гэх манай шавьчдаг. Хөрх юм яасан. Тэгэхээр энд бол насны язгаар баггүй. Ер нь энэ одоо Солонгост энэ гадаадын энэ орнуудад давхар мэрэгжил эзэмшээд эхэлдэг. Яг тэгэхээр хүн дэтгэврт гарна. Тэгээ амьдрал нь одоо боломжийн болцсон, үр хөвгтөн том болцсон. Тэгээд тэр үр хөвгтүүдийн тэр өөрсдөө амьдралаа зохиогоод явна. Тэр хүн өөрийгөө бас шинэ орон зайд нээх боломжтой. Тэгээд одоо Солонгос чинь баахан дэтгэврт гарсан аняа нар чинь одоо тэгэл хобби маягаараа сонирхлоороо зураг үзэсгэлэн гаргаа явж шүү дээ. Тэгэхээр бид биш шүү насаараа гөгшөрж болохгүй. Сэтгэл санаагаар залуу байх хэрэгтэй. Би үргэлж энэ шавнартаа хэлдэг. Ер нь манай залуучууд бас чөлөө цагаа уран зураг зурж өнгөрүүлэх их болчих. Ер нь тохиолдол гэртээ сайхан будаг. Одоо тэр нэг юугаа авч байгаа сайхан ингээл чөлөө цагаараа тий ингээ бодож зурж идэг болчих. Тэгэхээр ер нь яг энэ уран зураг гэдэг зүйл нь яг энэ хүмүүст яг юуг өгөөд байна? Зурдаг болсноор хүн яг юуг энэ одоо ямар зүйлийг авах хэрэгтэй юм бол авдığım болов. За би маш товчхон залуучууд тандаад, хүүхдүүд тандаад хэлэхэд яг уран зураг зурж явах үед бол тэр ертөнцөөс бол хөндөрнө. Тэр гар утастай харьцахгүй. Бүх зүйлээс тасраад зөвхөн тэр бодог биертэйгээ харьцна. Энэ бол нэг ёсны бясалгал, нэг ёсны тайвшрал, энэ нийгмийн маш олон одоо дараасаас өөрийгөө ангичруулна гэсэн үг. Тийм учраас улсууд өөрийгөө одоо зөв амгалан тайван байлгахын тулд одоо энэ төршлөх урлаг энэ олон янзын сургалт руу ороод шүү дээ. Бясалгал. Тийм ээ.
Ер нь одоо сүүлийн үед яг түрүү хэлсэнчлэн жижигэн хөөрхөн өөрсдөө зурдаг ийм газрууд нэгдсэн байна. Өөрсдөө хүмүүс аваад түрүү хэлсэнчлэн тэг гэртээ ингээд зурдаг болсон байна. Нээрэл яг ингээд зурж чаддгүй гэж боддог байсан чинь яг ингээд анхаарлаа төвлөрүүлээд ингээд суугаар цаанаасаа сэтгэл санаач гоё болоод тэгээд бас зурж чаддгүй хүн биш вэ шүү гэж боддог ч юм уу тий. Тэгээд энэ үеийг бас түгээн дэлгэрүүлж аваад танд маш их баярлалаа. Тэгээд маш олон насны төлөөллөөс хүмүүс очиад өөрийнхөө хэрвээ сонирхол авах юм бол тий энэ сургалтанд бас ингээ гоё хамрагдаж байгаасаа гэж өргөн дэлгэр одоо тий хамрагдаж байгаасаа гэж бас хүсэж байна. Тийм байна. Тийм. Март галерейг зорин ирээрээ. Үгүй нэг зураг зурж хахаа. Оо би чи нэрэн гэл тий. Тэгдэж шүү урамшдаг шүү тий. Тэгээд манай энэ сургалтаар маш олон уран бүтээлчд гарч байна. Харин тийм ээ. Тэгээд яг сургалт өн төлбөргөөс гадна миний урдланд хэрэглэх бодог материал бас өн төлбөргүй. Тэгээд яг өөрөө туршлагатай болоод ингэн гүнтэн заа чи нэг жилд нэг л үзэсгэлэн гаргачаа гэж би загтаг. Тэгээд тэр үзэсгэлэнгээ хийж тэрний одоо тэрний нэг жишээ нь одоо битээр сууж шít. Хамтарсан үзэсгэлэн багшаа хоёр. Би ч бас ингээл зураг зарахгүй бас. Тэгээ одоо энэ цэндэгийн гэрэл зураг юу авчиж. Цэндэгийн хань одоо шал өөр мэрэгчлэн шүү дээ. Тэгээ цэндээ битээр чинь энэ үзэсгэлэнтэй бэлдэж яхад би нөхрөөр нь зураг зурвалаа. За чи энийг ингээд давхар явж байгаа. Тийм манай ч За зураг зурагч болно. Асуудал байхгүй. Гэхдээ үн төлбөргүй гэдэг бол маш сонирхолтой санагдаж байна л да. Яг тэр үл одоо миний л одоо ерөнхий үзэл юм да. Тэ. Хүүхдүүд ч гэсэн хөрх очиад хамрагдах боломж шүү дээ. Тэгээд хамгийн гол нь би урландаа зурулсан зургуудаар нь би ар хангаад бом арт галерей гээд хоёр гээд байгаа. Уул нь хотод байсан. Энэ хотод Тэнгисийн урд UB жочдууд л гээд. Тэрний дор олон жил бом арт нэг галерей ажилласан байхгүй юу. Тэгээ би шамнырынхаа одоо хийлгсэн юмыг ар хангаан тахир чулууны хажууд галерейда тавиад тэгээд зурсан зургийг борлуулад бас дээрээс нь мөнгө өгнө. өөрийнхөө зурсан зургийг өөрөө худалдаа тэгээ мөнгөтэй олно гэж чи бас нэг кайф болно шүү дээ. Тэгэхээр үн төлбөргүй сураад. Тэгээ үн төлбөргүй сураад. Тэгээд жишээлбэл одоо тэр дуул гээд шавбал 1.6 зурга тэр Норт ард үзэсгэлэнд 5,000 €-оор зарж байна. Тэр чи одоо бас энэ дугуулангийн ач тус явж байгаа. Тийм байна. Тэгээ хажуугаар нь биш шүү. Шал тооцооны богоо хийчихнэ. Чөлөө цагаараа зураг зурчих. Цэглэнгээ гаргана гээл. Таны хувьд бол гэрэл зурагч нар бас олон жил ажилласан тий. Яг зураач мэрэгжилтэй хүн. Тэгээ бас жоохон хөндөрсөн байсан болоо гэж бодож байна тий. Тий, ер нь бас одоо нөгөө гэрэл зургаараа тэгэл компьютер дээр нөгөө гэрэл зургаа боловсруулад ингээд сурцсан болохоор гараар зурах одоо техник ажилласаа бас жоохон хөндөрсөн. Тэгтээ бас нэг жоохон зурн тий. Тийм бас нэг жоохон боломжоор хийгээл. Тэгээ одоо бол одоо энэ үзэсгэлэнгээс дараа бол яг жинхэнэ урландаа суугаад гар зургаараа эргчил нэг бас нэг үзэсгэлэн төлөвлөсөн байгаа. Яг өөрийнхөө ягаар зурсан одоо зургуудаар гээд төлөвлөчөөл яваад байна да. За тэгээ өнөөдөр бол мэдээж маш чухал өдөр тийм дижитал фото арт хэмэх үзэсгэлэн маань нээлттэй их гэж байгаа. Тэгээд бид бүгдийн бас ярилцах хугацаа харамсалтай нь маш богинохон байлаа. Тэгээд төгсгөлтөнд хоёрыгаа сайхан энэ үзэсгэлэндээ бас үзэгч боллоо. Сайхан ураач гэж хүсэж байна. За таны сэглэн. За одоо өнөөдөр 4 сарын 26-нд 12 цагаас театрын музейд одоо үзэсгэлэнгийнхаа нээлт болно. Тэгээд та бүхэн хүрэлцэн ирж болно. Хүн болгоомж чөлөөтэй бүх хүнд нээлттэй. За баярлалаа. Энэ үзэсгэлэнгээр бол одоо маш олон жилийн одоо түүхий гэрэл зураг, дижитал арт урлагаар харуулсан ийм үзэсгэлэн болох юм. Тэгээд залуу үеэ, залуу насаа энэ үзэсгэлэнгээс манай одоо олонний танил болсон хүмүүс
өөрсдөө олж харах үе даалга нэгдэж байгаамаа. Ястал нэг түүхээр аялна да тий. Тэнд бол түүх өгүүлнэ шүү тий. Тэр чи одоо 20 жил 10 жилийн өмнөх юм ярьж шүү дээ. Тэгэхээр энийг бид вэшөө энэ үзэсгэлэнгээр ингэж олон нийтэд түгээхгүй л гэрэл зураг гэдгүүл альбомонд хадгалагдж байгаа ихэнх нь өнгөрч шүү дээ. Тэгэхээр энийг бид олон нийтэд хүргэе. Тэгтээ яаж хүргэх вэ гэхээр хамтарсан үзэсгэлэнгээрээ л хүргэе гэсэн бид хоёрын гол санаа энэ үзэсгэлэнд байгаа. За маш их баярлалаа хоёртаа. Тэгээ өнөөдөр үзэсгэлэн. За баярлалаа. Маш том амжилт хүсье. Баярлалаа. Та бүхэн маань ч гэсэн Монголын театрын музейс ороод 4 сарын 26 буюу өнөөдрөөс эхлээд 29 өдрийн хүртэл нээлттэй очиод үзэх боломжтой байна лээ. Ингээд бидний зочдоор зураач, бомондорч, гэрэл зурагчин, зураач, цэнд аюуш нар оролцлоо. Хамтаас үзэгчдтэй маш их баярлалаа. Хөтөлбөрийн дөрөв өндөрлөж байна. Маргааш иргэ уулзлаа. Тэр баяртай.